Бүгдээрээ хар, бүгдээрээ цагаан болох технологи. За ийм аргачлалд Монголын улс төрийнхэн шилжив бололтой. Бүгдээрээ харанч үнэн шиг байна. Нүүрсний хулгай сэрдэгдэн нэрлэгдсэн 5 гишүүн ер маш их мэдээлэлтэй байгаа бололтой. Нэг нэгээр нь зарлах олон баримт байгаа гэсэн. Үүнийг яг ажил хэрэг болгоод хар цагаанаа ялгах хэрэгтэй. Баттөмөр гишүүн тун саяхан алтны салбарт асуудал мөн ч их байна да гэд цааш нь ярих уу, яах уу гэд зогссон. Одоо тэрийг ярьдаг цагаа. Монгол улсад валютын нөөц хомсдоод хэцүүхэн байгаа биз дээ. Валют олж улсын эдийн засгийн амийг барьдаг салбарын нэг бол алт. Дэлхийд ийм. Тэгвэл тэр ам болгогч алтны салбарт чинь арай нүүрснийг шиг зуд нүүрлчихсэн юм биш үү? Үүнийг Баттөмөр гишүүн минь яриа. Баттулгыг зүхтаачлаа гэж Хүрлатар шүгэлдэв. Өнөөх нь өвчнөө ангаах гэж явсан тухай мэдээлэгдэж. Цул булчин нийл яргаа ирсэн. Юугаа эмчлүүлэх гэж байгаа юм бол удаан жаргалтаа уулзаж учир байдлаа ярих гэж байгаа юм болов уу гэд энэ тэнд битсэн л харагдах. Баттулга гиснээс түүнтэй Монгол тулхтан хөтөлдөг ануужин бас нүүрстэй холбоотой тухайн нүүрсний хулгайд нэрлэгдсэн Зикагийн улс төрд оруулсан гих мөнх жаргал гэж гинсэг мөн шүгэлдэв. Мөнөөх нь тиймгүй шүүхтэн л гэж байх шиг байна. Ер нь энэ улс төрчид нэгнийгээ бүгд л нүүрсчид гэж харж хардаж байх шиг байна. Хар болохын төлөө бүгдийг хар болгон хардаж байх шиг байна. Хардахгүй юм гэж алга. Аргагүй юм. Жинхэнэ хар нүүрсчт нь хулгайчт нь илэхгүй байгаа болохоор тэр биз. Арднаасд нүүрсний хулгайг илрүүлэх лобби бүлэг байгуулснаа зарлав. Нилээд олон гишүүн нэгдсэн бололтой. Одоо тэгээд зүтгэх хэрэгтэй. Хин нүүрсний хар, хин нь үнэн цагааныг нотлох хэрэгтэй. Аюур сайхны ган хуягтаа авахулсан зургууд нийтийн сүлжээгээр нэг элбэг. Тэр хоёр нүүрсэн дээр үнэхээр нүгэлдэж үү, үгүй юу гэдгийг баримтаар нотол. Энд анзаарахад ган хуйгийг би огт мэдэхгүй. Нэг тийм нөхөр явдаг байсан. Нэг удаа л минд мэдсэн. Таарсан гих үгийг олон хүн ардын намын олон хүн хэлж байна. Тэр нөхөр нь ямар мундаг юм. Ардын намынхаа толгой олонтой. Тийм шадар биш атлаа, тийм том компани захирлаар томилогдож байдаг. Аюур сайхан хэлэх хэрэгтэй. Түүнтэй хэрхэн нөхөрлөдгөө. Амар эсгэлэн ч хэлэх хэрэгтэй. Нүүрсний гэрээний 1-2 долларын тухай ярилцаж байсан уу, үгүй юу хэлэх хэрэгтэй дээ. Хүн чанар гэж нэг юм байдаг да. Энэ мэтээр бүгдээрээ хар, ис бол бүгдээрээ цагаанаа тунгаачих хэрэгтэй юм. Хав харна дийлэнх мэдэгдээд байгаа. Хэрв тийм бол өвчүүхэн жаахан цагаанаа ерөнхий сайд оюун эрдэнэ болон намын дайчин шудрах хэсэг дэмнээд эрх сонгуульд элдвийн, нүүрсний, концессийн, хөгжлийн банкны, алтны, ер нь бизнесийн хулгайч олигархуудаа бүгдийг нь улсын хурлд бүү дэвшүүл. Намаач, төрөөч нэг мөсөн цэвэрлээд авахыг өндөр буйнд хариуцлага гэж хандах ёстой. Тэд одоо нүглээ намжилж тогтолцооны өөрчлөлтөөр намын дарга дэмжиж уучраа олох хэрэгтэй. Уулны хэсгийн түмнээ угжиж болох төсөл босгоцгоо. Нөгөө газарт орчихгүй шиг л бол. Салдангийн одон туяа гишүүн эх оныг хулгайтай тэмцэгчил болгон зарлыг гэжээ. Буруу алга. Гэхдээ юуны өмнө хулгайчийг дэвшүүлэхгүй, хулгайч төрд гардаггүй өөрчлөлтийн сонгуулийг хийх хэрэгтэй юм аа. Монголын төр хулгайчийн оромж биш. Монголын хүн ард хулгайчаар төр жолоодуулахыг огтоос төвчгүй.